Цэцэрлэгт байгаасаа урлагийн хүн болохоор шийдсэн эгч охин өдгөө хүүхдийн орны драмын ангид анхны жилдээ сурч байна. За дэлхийд нэрэн төгсөн жүжигчин болох мөрөөдлөржиг өрсөн тэрээр хичээл амарсан хэсгээс үл хамааран 7 хоногийн 2 өдөр эртлэн босож өглөөний 8 цагийн хичээлдээ суудаг. За шандрах үе байсан ч мөрөөдөл нь түүнийг хөтөлдгөө хэмээн ярих эгч охиныг бид онцолж байна. Эх шиг бүрийдэн цэгнүүштэй нь бэйхэл сэтгэл гурав. Эгнэгт тордож явууштай нь бэлэг ухаан чадал гурав. Эгч охин 13 дугаар сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Цэцэрлэгийнхээ урлагийн үзлэгээр тайзан дээр гарахад хүмүүс эгчэн чи мундаг байна гэж хэлхийг сонсоод урлагийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Ингээд бүжигчин, дуучин, зохиолч болох мөрөөдөл нь жүжигчин найруулагч болж энэ мөрөөдлөө бодит болгохоор хүүхдийн ордны драмын ангид өнгөрсөн намраас явж эхэлжээ. 4-5 дугаар ангидаа ороод яг өмнөх байсан мэрэгжлүүдээ болиё гэл яг жүжигчин болохоор шийдсэн. Яг яагаад вэ гэхээр тайзан дээр гарах амар гоё. Тэгээд өөрийгөө ингээд чөлөөтэй илэрхийлээд сурмаар байсан. Тэгээд бас ер нь л жүжигчин болох чинь мэдгүй. Цаанаасаа л амар гоё санагддаг. Гадаадын том кинонуудад гол дүр бүтээж ийн гэж төсөөлдөг. Тэгээд яг улаан өвсөн дээгүүр алхаал ингээл хажуудалд ингээд сугларсан хүмүүс ингээл гарын үсгийн нэгээр нөгөө л зураг дараалал тэгж ийн гэж мөрөөддөг. Хүй автобусаас хүмүүсүүдээ додоо. Хүй яаж мөрөнөм? Өглөө эрт драмын ангидаа явах, хичээлдээ суух, сонгон дугуйланд явах гэх мэтээр ангичингийн нэг өдөр завгүй өнгөрдөг. Энэ завгүй хэмнэл нь хорооллын эцсээс хүүхдийн ордон явах зэрэг нь заримдаа түүнийг шантрахад хүргədэгч жүжигчин болох том зорилго нь түүний өглөө эрт босох шалтгаан болдог. Хүүхдүүд ихэвчлэн эерэг дүрд тоглохыг мөрөөддөг бол ангичин харин эсрэг дүр тоглох хүсэлтэй. Тийм драма төрлийн кино хахаа би амар тийм төрлийн эсрэг дүртэн тоглох амар дуртай. Тэгээд ингээд толинд амар ингээд тиймэр ингээд өөрийгөө төсөөлөд ингээд жүжиглж мүжиглдэг аахгүй юу. Эсрэг дүрүүд угаасаа ингээд жоохон их тийм зөвүүн. Гэхдээ яг ингээд амьдралын нэг ойлгоод ухаад хараад үзүүл жоохон хэцүү амьдралдаа өссөн ч юм уу зарим нь болохоор хитрхи давраад өссөн ч юм уу тийм байдаг учраас тэгээд эсрэг дүр болохыг хүсдэг. Хүүхдийн ордны драмын ангид сурдаг хүүхдүүдийн 80% нь жүжигчин болох мөрөөдөлтөй бол үлдсэн нь хэл яриагаа сайжруулах, өөртөө ихтэй болохыг зорддог байна. Ангичингийн анги анх 22 сурагчтай эхэлж байсан бол өдгөө 3-8 дугаар ангийн 16 хүүхэд тунж үлджээ. Хүүхдүүд 3 жил болон түүнээс дээш хугацаанд сураад сертификат авах боломжтой болдогч ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртлээр сурдаг байна. За 10 гаруй төрлийн мэрэгжлийн суурь үндсэн дасгалууд дээр суйрлагдаж хичээл маань явагддаг байхгүй. Тэгэхээр хүүхдүүдэд өөрсдөө айгүй их сонирхолтой байна. Хүүхдүүд хичээлд айгүй дуртай байна. Хичээлд намарсан ч гэсэн хичээлээ таслахгүй явдаг. Эгч маань анхнаас л би жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй. Нүдэнд нь гал асц ирсэн. Өөрөө айгүй тийм сэргэлэн өөрийгөө илэрхийлэх чадвар бас их сайн. Тэгээд ээж аав нь хараад за ерөн хүүхдээ жүжигчин болгоё доо. Тэхийн тулд яах юм бол гэж судалж байгаа манай ордон дээр хурж ирээд тэ надад өгсөн. Айгүй мундаг бусдыгаа манлаа хэлдэг. Хүүхдийн ордонд урлаг, спорт, гадаад хэл, шинжлэх ухаан зэрэг 25 төрлийн анги хичээллэж жилд 4000 орчим хүүхэд сурч төгсдөг. Хичээлийн жилийн эхэнд элсэлт авахаас гадна зуны эрчимжүүлсэн ангич хичээллэж хүүхдүүдийг сонирхол, дуртай зүйлээр нь хөгжүүлж байна.